Сайн уу, сайнаа байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаануудын дэжгүй эзтэй. За энэ удаагийн бичлэг маань Монгол улсын Улаанбаатар хотоос та нартай хүрэхэд бэлэн болсон байна. За миний хувьд гэх юм бол Ирландаас ирээд бараг сар шахуу боллоо. Тэгээ энэ хугацаанд өөрийгөө нэлээд амраагаад, жоохон бэсгэлгаад, тунгаагаад тэгээ ер нь ойр дуулзааг байсан найз нөхдөдөө гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөгөөд ер нь тэгээд нэг жишээл өнгөрсөн нэг тийм сар болж өнгөрлөө. Тэгээд өнөөдрийн бичлэгээ эхэлж байгаадаа би маш их баяртай байна. Тэгээд бяцхан догтлолтой. Тэгээд ойрд бичлэг хийгээгүйсэн чинь хэл ам жоохон дулдэрч мөлдраад юу ч болоод байгаа юм те. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгт тавтай морил. Тэгээд өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ юу ярих вэ гэд би бас нэлээд бодлоо л доо. Тэгээд бидний дуртай сэдвтэй өөрийгөө хайрлах гэдэг сэдвийн талаар хэдүүлээ айгүй их ярилцдаг. Тэгээд ер нь хамгийн хөвцөлтэй бичлэгүүд ч гэсэн тэр талаар байдаг. За тэгээд өнөөдрийн миний бэлдсэн сэдв болохоор өөртөө хайртай хүн гэж хэмбэ буюу одоо self love mentality гэж би нэг тийм үг олж ирлээ. Тэгэхээр тэ self love буюу одоо өөрийгөө хайрласан тэр mentality одоо сэтгэлгээ гэдэг нь одоо яг юу юм бэ? Бид нар зөвхөн ингээ гаднаасаа өөрсдөө ингээ хайрлах гэхээр те ингээл ер нь аягүй тийм өөртөө цаг зарцуулах хэрэгтэй ангих хэрэгтэй гээл те ер нь гаднахаа бид нар ингээ аягүй сайн мэдээд байдаг. За тэгээд дотроосоо бид нар ер нь яг өөртөө хайртай хүн ер нь ямар болохыг зорддог юм бэ? Юуны талаар яг ямар хүнийг өөрийгөө хайрлсан өөртөө хайртай хүн гэж нэрлэдэг байгаа юм бэ гэдэг талаар ярилцъя гэж шийдээд тэгээд энэ сэдвийг сонглоо. За хамгийн нэгдүгээр зүйл юу вэ гэхлээр өөрийгөө хайрлаж чадсан хүн бусдын хичээл зүтгэлийг хизээж үгүйсгдэггүй. Тэгээд харин ч улам ингээд дэмжиж чаддаг тийм сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Энэ нь юун дээр ажиглагддаг вэ гэхлээр хэрвээ та нар анзаарах юм бол өөртөө ч юм уу эсвэл бусдад ямар нэгэн үнц нь бэлэглэж бүтээж чадаагүй хүмүүс бусдын нөгөө хэдийнхээ хийж байгаа зүйлийг нь ер нь үгүйсгэх маш амархан байдаг. Тэгэхээр яг өөрийгөө хайрлаж чадсан ямар нэгэн зүйлийг бүтээж чадж байгаа хүмүүс нь одоо ерөөхдөө яг тэр зүйлийг бүтээхэд ямар их зүйл ордог вэ гэдгийг мэддэг учраас хизээж өөрөөсөө доор байгаа болон одоо өөрөөсөө одоо зэрэгцэж байгаа хүмүүсийг хизээж үгүйсгдэггүй. Энэ бол одоо хамгийн тийм муухай одоо тэг шулуухан хэлгээд ер нь бол жоохон новшийн зүйл гэдгийг бол мэддэг хүмүүс байдаг учраас хизээж тийм сэтгэлгээгээ алддаггүй тийм хүмүүс байгаа. Тийм ч учраас ер нь хийж байгаа зүйлдээ маш ихээр итгэдэг. Тэгээд тэр өөрийнх нь бүтээж чадсан тэр үнэт зүйлийг нь одоо нураахж байгаа ч юм уу те ямар нэгэн байдлаар имплигээд одоо орж ирж байгаа тэр үг болон уйлдалд ерөөсөө хариу үйлдэл бараг үзүүлдэггүй те үзүүлсэн ч гэсэн тэндээс маш хурдан ингэж сэхэл авч чаддаг одоо энэ ингээд тоохгүй байж чаддаг тийм хүмүүс байдаг. Яагаад гэвэл ингээд өөрийн гэсэн тэр яг тэр үнэт зүйлээ ингээд өөрөө бүр ингээ амтлаад те өөрөө ингээ багаар ингээ босгож ирж чадсан тийм хүмүүс бол тэр сэтгэлгээн дээрээ бат бөх зогсож чаддаг. Тэгээ ер нь ингээл миний амьдрал дээр ч гэсэн анзаараад ангууд яг нэг юм өөрөө хийж бүтээж үзээгүй хүмүүс одоо бусдын урам зориг одоо хуугалах нь бол ингээд айгүй их ажиглагддаг. Яагаад гэвэл ингээд тэр хүмүүс яг тэр зүйлийг бүтээхэд ямар их цаг хугацаа зүйл ингээ ордог вэ гэдгийг ерөөсөө өөртөө ойлгохгүй хизээж ойлгохчгүй учраас ер нь бол тиймэрхүү зүйлийг яг одоо бол ингээл харсан ч сонссон ч гэсэн нөх юм тоохоргүй болцсон ер нь бол бас тийм болцсон юм шиг би өөртөө бас тийм санагдчихж байгаа. За хоёр дахь зүйл гэх юм бол одоо хизээ зогсох болон зогсоохоо мэддэг. За энэ нь бол ингээ бүх харилцаа нөхөрлөл одоо өөрийн одоо ядралтын хичдэртэй өөрийгөө ингээ маш сайн мэдрэж чаддаг. Тэгээ бусдыг маш сайн мэдэрч чаддаг тийм хүмүүс байдаг. Үнэхээр юм хортой харилцаа ч юм уу эсвэл хортой нөхөрлөл тийм зүйлийг ингээд ерөнхийдөө мэдрээд ирэхээрээ өөрийнхөө энергийг өөртөө ингээ хураахын тулд ер нь ингээд окей зогсоогоод ерөнтэй ингээд ер нь тиймэрхүү ер нь юм жоохон хорноос хол байж сурцсан яг юм өөртөө ингээд тэр цуглуулсан байгаа энерги ерөөсөө тийм зүйлд зарцуулахгүй байж чаддаг болсон тийм бас сэтгэлгээ ажиглагддаг. Тэгээд тэд ер нь бол ингээ хортой харилцаа нөхөрлөлөөсөө ингээд маш хурдан холдож чаддаг. Яагаад гэвэл энэ нь ерөөсөө нэг тийм өөрсдөд нь тийм хэрэгтэй зүйл биш гэдгийг мэддэг. Яагаад л ингээд өөртөө цугларсан тэр энерги зөвхөн ингээд хайтаахантай ингээд гоё зүйлд ингээд зарцуулахыг хүссэн. Одоо угаасаа тийм ингээд сэтгэлгээтэй байдаг. Надаа ерөөсөө эндээс хүртэх юм байхгүй байна гэдгийг ингээд олоо мэдчихээрээ тэндээс ингээд харамсахгүйгээр хамгийн гол нь
ингээ холдоод яваад өчөж чаддаг бас тийм хүмүүс байдаг. Ер нь нэг ингээ амар утгагүй те нэг юм шаналн ингээл найдлаад нөхөрлөд байдаг бас нэг тийм хүмүүс байдаг те. Ер нь ингээд яг тийм зүйл дээр миний хувьд ч гэсэн нэг тийм мэдгүй угаасаа тийм айгүй олон харилцаануудыг ингээд тасалж исэн болохоор одоо бол надад нэг тийм сонь санагдгаа болцсон. Тэгээ ер нь бол хамгийн гоё харилцаж чадж байгаа хүмүүстэйгээ ингээ ойрхон байх нь бол ингээд тий миний хувьд ингээд энергийг маань айгүй гоё өндөр түвшинд ингээд тогтмол авч бас чаддсан болов. За 3 дугаар сэтгэлгээ гэвэл тэд сурч хөгжихийг нэн тэрэг үнд тавьдаг. Яагаад гэвэл энэ нь тэдний үн цэнийг бол тий ингээд маш ихээр өсгөн гэдгийг тэд нар мэдэрдэг. Тийм ч учраас тэрэндээ үргэлж өөртөө итгэлтэй байдаг. Тэгээ өөртөө итгэлтэй байхын хэрээр ер нь бол дандаа өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг ингээд сурахаас ерөөсөө айдаггүй. Тэгээд энэндээ бол маш их цаг заваа зарцуулдаг. Ер нь бол тийм сэтгэлгээ байгаа. Жижиг алхам гэж ерөөсөө тэд голдоггүй. Яагаад гэвэл жижиг алхам бол те ингээд жижиг чулуугаар том чулуу гэдэг шиг ер нь бол ийм жижиг алхмууд нийлэхээр нэг юм том бүүм, том ийм маш том зүйлийг бүтээн гэдгийг мэддэг. Хизээч нэг юм том алхамд нэг юм томоо алхам хийн гэж ерөөсөө тэгж найдаж хүлээдэггүй. Харин тэрний оронд тийшээгээ ингээд жижигээр ер нь алхаад явж байхад нь бол өөрөө ингээд маш үнцэнтэй гэдгийг мэддэг учраас ер нь бол тийм сурч хөгжөхдөө болол ерөөсөө өөрийгөө хойшин тавьдаггүй. Яг тэр сэтгэлгээ болол хүнийг өөрийгөө хайрлаж байгаа бас айгүй том илрэл юм болов гэж би бол боддог. Тэгэхээр хэдүүлээч гэсэн те ер нь сурч хөгжих одоо ер нь бол хөгжих гэхлээр сурч хөгжих гэхлээр нэг юм нас яриа л гэдэгтэй ингээл come on одоо ингээл те дөнгөж мэдгүй би л одоо яг бүр эд үе дээрээ л ингээ явж байгаа гэж боддог. Яг одоо би юуг яаж хийхээ мэддэг, хардаг, чаддаг те ингээд яг тийм болцсон болохоор яг би одооноос бараг илүү ингээ миний сурч хөгжих тэр үйл явц бүр илүү ингээд болсон юм шиг санагддаг те илүү юм арай тууштай ч юм уу те ингээд яг тийм санагддаг. Тэгэхээр ерөөсөө яг энэ сурч хөгжин гэхийг ингээ настай холбоод байдаг тэр зүйлийг бол би ерөөсөө ойлгодоггүй. Тэгэхээр яг энэ сэтгэлгээг бол бүгдээрээ өөрсдөө суулгах хэрэгтэй. Өөртөө хайртай хүмүүс үзэн ядалтыг тээдэггүй. Яагаад гэвэл тэдэрт ингээ хүн үзэн ядаа л нэг юм өдөр хоног цаг минутыг ингээ өнгөрөх ямар ч утгагүй үнэхээр хайрын санагддаг учраас ер нь тэд нар хизээч хин нэг үзэн ядаж муулан барин араас нь те ингээ хутга барин ингээ энэ хүний үйлчлэг яах бол их бол хизээ буруу үйлдэл хийхэд нь бид нар ингэж тэгээ араас нь гутгална ерөөсөө яг тэгж бодох тийм ерөөсөө тийм цаг зав ерөөсөө байдаггүй. Яагаад гэвэл тэр цаг хугацаагаа өөртөө болон одоо хамгийн эерэг гоё зүйлд ингээд зарцуулаад угаасаа завгүй явж идэг. Тэгээ өнөөдөр надад нэг мессеж ирлээ л дээ YouTube-ийн комментээр тэгсэн чинь ингээд би уучлах талаар нэг өөрийгөө хайрлах бичлэг дээр нэг ярьж байсан. Тэгээ ер нь бол яхаа мэдээж ингээд миний хувьд ингээд анханасаа ингээд хэнийгч үзээ яддгүй юм байсан уу гэвэл үгүй тэнгүүд яг хөө тийм зүйл байсан. Гэхдээ яг тэр үед ингээд би улам илүү бие л зовоод байсан учраас окей за ерөөдөө би яг энэ зүйлийг зогсоох хэрэгтэй байна. Яг ингэж хүнийг уучлж те ингээд явуулж сурдаг яг сурах хэрэгтэй байна гэсэн тийм зүйлийн тухай би ингээд ярьсан байсан аахгүй. Тэгсэн чинь нэг хүн ер нь хүнийг уучлна гэж байдаггүй ингээд те ингээд бараг л нэг л их худлаа зөвлөгөө өгсөн яасан исэн гэл ингээд надад бас нэг тийм мессеж ирсэн аахгүй. Тэгээд яг тэр хүн ингэсэн байгаа юм. Ингээд би өөрөө ингээд маш их зүйлийг туулаа явж байгаа хүн мэдчихээн. Ингээд хүнийг ингээд уучлж болдгүй юм гэд ингээд те ингээд тэр хүн өөрийнхөө сэтгэлгээнд бүр ингээд би угаасаа хүн уучлахгүй те ингээд би яг энэ үзэн ядалтайгаа дууснаа гэсэн нэг тийм юмтай ингээд явж байгаа байхгүй. Тэгээ би бүр тэрийг харчаад come on яг ингээд таны амьдрал минийхээс шал өөртэй ингээд тэгээд ч таны юу туулж явж байгааг sorry гэхдээ би мэдэхгүй. Гэхдээ би бас өөр нэгэн зүйл туулаад тэрийгээ давхтаа би яг ийм зүйл ингээ ярьсан, битсэн, хэлсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт яагаад хүмүүс ингээд уучлахгүй гэдэг зүйл дээр ингээ бүр бат зогсоод ингээд тэр хүн ингээ байж байгааг нь би ерөөсөй ойлгоогүй. Гэхдээ яг миний хариулт яг л тийм байсан. Одоо таны амьдрал өөр те магадгүй миний амьдрал бас өөр. Яг энэ дунд ингээд те хүн хүний зам өөр штэ гэд ер нь бол би хариу битсэн. Тэгээ ер нь яг ингээл бодох нэ. Одоо мэдгүй би л эксүүдийгээч тэр ер нь хинийгч үзэн ядтгүй л болцсон юм бэлээ. Тэгээ ингээ яг мэдээж гомдно те тэр хүн үедээ ингээл үзэн ядна бүр ингээ яхаа мэдгүй те ингээл байна. Гэхдээ эцэст яг ингээд
сайхныг ингээ аваад мууг ингээ хайцсан байхад ерөөсөө тэр үзэн ядал гэдэг зүйл ингээ тэрнтэйгээ хамт арилдаг юм шиг санагддаг. Тэгээд ер нь бол өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр гэж ер нь бол би бол боддог. Надад тэгэж хүн үзэн ядаж үрчлээ суулгаж тэ өөртөө ингээл нэг юм сөрөг сэтгэлгээг би ерөөсөө ингээ өөртөө байлгахыг хүсдэггүй учраас тэгээд ер нь бол энэ тал дээр одоо үзэн ядалтыг тэхгүй байх нь одоо self love mentality-гийн бас нэгэн одоо сэтгэлгээ байна. Дараагийн нэг чухал зүйл гэвэл өөртөө хайртай хүмүүс өөрийгөө хизээж бусдтай харьцуулдаггүй. За энэ нь ингээд гадна төрөх хөрөнгө, одоо мөнгө, санхүү, одоо юу эдэнтэй ингээл гой нөхөртэй байна уу, гой их нэртэй байна уу, найз охин одоо мэдгүй ингээл бүх зүйлд нь ингээ ерөөсөө хизээч өөрийгөө бусдтай харьцуулдаггүй. Яагаад гэвэл тийм хүмүүс ингээд өөрийгөө хайрлаад тэгээд тэрнийхээ үр дүнд юу боддог вэ гэхээр бүх зүйл цаг хугацаатай гэдгийг мэддэг. Яагаад гэвэл сурч хөгж ингэж тэр явц нь удаан байсан ч тэр нь ингээ ямар нэгэн зүйлд хүрнэ гэдгийг мэддэг. За тэгээд ямар нэгэн зүйлийг ингээд гол болгож тэ ингээ яг тэрийг зориг болгож харж чаддаг хүмүүс байдаг учраас тэр зүйлд ингээ бусдтай харьцуулах шаардлагагүйгээр ингээд хизээ нэгэн цагт очно гэдгээ бол мэддэг одоо тийм хүмүүсийн сэтгэлгээ байдаг. Эсвэргээрээ яадаг вэ гэхлээр яг одоо өөрт нь байгаа зүйлдээ талархаад тэрийгэ харин тэ ингээ ямар нэгэн зүйлийн ийм эрчим болгоод дараагийнхаа тэр том зүйл рүү орч чаддаг. Тэгээ тэрэндээ ингээ талархаж чаддаг одоо тийм сэтгэлгээтэй хүмүүс ер нь бол өөрийгөө хайрлсан байдаг. Тэгээ сошиал медиа яг энэ дээр айгүй их нөлөөллийг угаасаа үзүүлдэг. Тэгээд ер нь бидний тэ миллениал үе тэгээ доошоогоо болол ингээд энэ бүр үнэхээр том нөлөөллийг үзүүлж байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд ингээд яг сошиал медиа дээр хамаг гоё юм харуулчаад тэг яг амьдрал дээр ингээ айгүй өөртөө итгэлхүү тэг яг тийм хүмүүс ингээд тэр сошиал медиа дээр өөрийнхөө тэр нэг юм комплексыг тижээж ингээд юм одоо гаргаж байгаа тий одоо нэг тийм дүр төрх маш их харагддаг. Гэхдээ одоо тэр нөгөө талаасаа гэх юм бол одоо би жишээлбэл хизээж өөрийнхөө зовж байгаа өөрийнхөө тий ингээд сексизм тийм дүр төрхтэй байгаа ингээд зураг бичлэг хизээж би сторид туулахгүй. Тэгэнгүүт яг энийг ерөөсөө ингээд өөрийгөө хайрлаж чаддаг тий өөрийгөө ингээд угаасаа мэддэг тийм хүмүүс угаасаа мэдчихэдэг. Тийм учраас окей за энэ ингээд ингэсэн тэгсэн окей. Гэхдээ одоо бүх юм цаг хугацаатай те миний цаг хугацаа ч гэсэн ирнэ гэдгийг угаасаа мэдээд тэрэндээ ингээ хөдөлмөрлж яадаг хизээж тэрний ингээд одоо байгаа зүйлтэй нь өөрийгөө харьцуулаад ингээд ерөөсө тэрэнд ингээ шаналж зовхгүйгээр ингээд зөвл өөрийнхөө амар гоё чийл байж чаддаг тийм сэтгэлгээ байгаа. За хамгийн сүүлд хэлэх зүйл юу вэ гэхээр одоо өөрийгөө хайрлаж чаддаг одоо тэр хүмүүс ингээ ойрхон байхыг маш их хүсдэг. Тэд яагаад гэвэл маш их харизмтай, маш их юм одоо юу гэдэг нь те өөрийнхөө энергийн хувьд бол одоо энийг ингээ бусдад ялгаруулж чаддаг, ингээ буцаагаад өгч чаддаг те өгснөөхөө хэрээр ингээ авч чаддаг учраас одоо яг тэр энерги нь ингээ хүмүүсийг ингээ байнгын ойрхон байхыг ингээ хичээлэг одоо ойрхон байхыг одоо тэр хүсэмжид тэр хүн нь ингээ байж чаддаг. Тэгээ яагаад тэгэхээр эдгээр хүмүүс одоо түрүүн хэдүүлгийнх нь ярьсан тэр бүх сэтгэлгээнүүдийг одоо өөртөө суулгаж чадсан тийм хүмүүс байдаг учраас тэд нар энийг одоо тэдгээр зүйлс нь тэр хүнийг ерөөсөө маш үн цэнтэй болгож чаддаг байгаа. Нэг тийм хизээж нэг юм чанга дуугаар ярьдаггүй эсвэл юм тэнэг зүйл хийхгүй байгаа ирнэл нэг юм хүмүүсийг татаад байдаг нэг тийм хүн мэддгүү. Тэгэхээр одоо тэр хүн одоо яаж юм гэхээр өөрийнхөө харизмыг аюу гоё ингэж одоо харизм гэдэг нь энергитэй ер нь бол холбоотой гэж ер нь бол би бас сүүлд ямар үлээ подкастн дээрээ сонсоод яг тэгж ботсон. Одоо ямар нэг энэ нь юм үйлдэл бол биш юм аа. Энэ нь ерөөсөө тэр хүний тэр энергитэй яг тэр өөртөө тэр цуглуулсан байгаа тэр энерги нь ингэж гарахтаа ингээ хүмүүсийг аягүй юм сорон зэм шиг ингэж татаж чаддаг. Тэгээд тийм ч учраас тийм өөрийгөө хайрлсан тэ өөртөө итгэлтэй тийм хүмүүсийн ажил үйлс нь маш ихээр бүтдэг. Тэгээд ингээд алхам тутамдаа юм жижигч болтгоо алхмыг ингэж байнга үзүүлж идэг. Тэгээд окей тэр ингээд зогсох ч юм уу ухрах ч юм уу алхам одоо зогсолт хийж байхдаа хүртэл ингээ өөртөө тэр бүх ингээ алдаа дутагдал одоо тэрийгэ заасч ингэж хөгжүүлж жижигээр ингэж алхам хийж чаддаг одоо тийм хүмүүсийн болол ийм сэтгэлгээ болол хүмүүсийг маш ихээр буцаагаад татаж чаддаг. За тэгээд тэр нь буцаагаад нөгөө хүмүүсийг маш ихээр урам өөгч ингэж усалж чаддаг тэр чанар болол одоо өөрийгөө хайрлсан хүнээс одоо гардаг тийм энерги юм болов. Тиймч болохоор ингээд яг
амьдрал дээр хинтээ ойрхон хинээс хол байх вэ гэдгээ бол өөрсдөө шийддэг. Тэг яг тийм яагаад вэ өөрийнх нь энерги угаасаа хүмүүсийг ингээд татж байгаа гэдгийг аюул сан ажигладаг учраас болол одоо энэ сэтгэлгээ маш чухал байгаамаа. За тэгээд өөрийгөө хайрлна гэдэг нь зөвхөн гаднаас нь те ингээд тордоод байх зүйл биш ээ. Энэ бол нэг 50% нь те үлдсэн 50% нь хаанаас гардаг вэ гэхээр таны дотроос гарнаа. Тэгээд ер нь хүн өөрийгөө дотроос нь хөгжүүлж, өөрийгөө дотроос нь илүү цэвэр байлгаж те яг ингээд тэр зүйл дээрээ илүү анхаарч иж хүн ингээд төгс бас юм айгу гоё энергийг ингээд өөртөө ч гэсэн тэр ингээд гэр бүлтэй, найз нөхдөд эргэн тойрондоо бас ингээд өгдөм болов уу гэж би бол хардгаа. За тэгээд эдгээр түрүүний миний ярьсан сэтгэлгээнээс ер нь хідэн яг өөрт чинь байна те ингээд ер нь нэмж хэлэх бас юм гоё зүйлс зөндөө байгаа байх. Тэгээ та нар бас комментээр бичээрэй. За ингээд өнөөдрийн self love mentality буюу одоо өөртөө хайртай хүн гэж хэн бэ гэдэг талаар ярилцаад бичлэг маань энд хүрээд өндөрлөх гэж байна. Тэгээд миний инстаграмыг дагаарай. За тэгээд нэмж хэлэх зүйл сайхан бол комментээр бичээрэй. Мөн сувгийг маань заавал subscribe хийгээрэй. Тэгээд өөр дараагийн бичлэгээр ярилцмаар байгаа зүйл ахын бол нээлттэй надтай хуваалцаарай. Тэгээд надад ч гэсэн тэ одоо энэ болгоны талаар судлаад бичлэг хийх нь бол маш гоё санагддаг. Тэгээд за өнөөдрийн бичлэгтээ надтай хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.